TV8 үзүүлж байна. Хагацал харуусгал. Уйтгар гоник. Хүлээлт хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал багын. Сансан сэтгэл. Хайр халуун тэврэлт. Элэг элтэн гэр бүл. Эрэг уулзах мөч. Гэр дүр аз жаргал. Тэврэлт бол халуун. Хайр хаан. Тэнд амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. 1968 онд Улаанбаатар хотод Жамсран Жав овогтой Төмөрбаатар, Лунгар овогтой Цэдв нар гэр бүл болж Монгол улсын өрхийн тоог нэгээр нэмж байсан. Тэд гэр бүл болсноос хойш 4 хүүхдийн эцэг эх болсон. Гэвч тэд хамтын амьдралдаа 1986 оны 11-р сард цэг тавьж гэр бүлэн цуцалцгаасан. Энэ үед тухайн айлын хамгийн том охин болох Алтан туяа, том хүү болох Гам бүргэд нар ээж Цэдвийг дагаж явсан бол хоёр баг хүүн болох Бат тулга, Эрдэнэ бат нар аав Төмөрбаатартайгаан хамт үлдсэн байна. Энэ цагаас ах トゥ дөрвийн ээдрээд тавилангийн эхлэл тавигджээ. Үүнээс хойш ах トゥ нар дахин уулзаагүй юм. Тавны нэвтрүүлэгтэй хамтгаа ирэх үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ удаад нэвтрүүлэгт хандсан. Нэвтрүүлгийг Ахлан захаа бичсэн оролцогч оюун гэрэл болон түүний гэр бүлийнхэнтэй бол уулзах гэж байна. Тэгээд өнөөдөр бол бид нарыг энэ нэг бол мэдж байгаа. Тэгээд хамтдаа орж уулзъя. За эдийн засвар хийж байгаа л тээ. Оо сайн байна уу? За үрээд ирв. За. Оо сайж. Энд дэсэс. Тийшээ. За энэ жоо. Энэ ч. За. Баярлалаа. За. Сайхан сэж гэнэ үү? Сайхан. Тэр хавар олж ах шиг байна да тий. Харин тий. Маск авчих уу дүн? Тэг. Манай телевизийн хувьд бол халдвар хамгаалтын дэглэгийг маш сайн цагж байгаа. Манай баг хамтаалан бүгдээрээ 2 том вакцинд хамрагдсан. Тэгээд халдвар хамгаалтын дэглэгийг маш сайн цагж байгаа учраас эрсдэл гайгүй гэж бодож байна. За. Таны вакцинд хамрагдсан уу? Хамрагдсан 2 дахь тундаа хамрагдсан одоо арай 14 хоног жамжаагүй л байна. 14 хоног өдөө явах сурагтай байсан гэгээ танд Тий. хэлсэн. Бодлого ах өөрийгөө сайхан танилцуулъя тий. Манай хувьд эцэг эхээсээ хэдүүлээ ямар ажил хөдөлмөр эхэлж байна? Гэр бүлийн байдал. За одоо дүүтэйгээ хоёрын эцэг эхээс одоо хоёулаа. Дээрээ нэг ах ихтэй байсан. Одоо яа тэр ахтайгаа одоо уулзах гал Уулзах гэж байгаа. Таны хань бидэнд захаа бичсэн та мэдсэн үү? Сүүлд нь мэдээгүй байна. Сүүлд нь мэдсэн. За таны ханы хүсэлтийг бол TV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн баг хамтаалан бол хүлээж авсан байгааг дуулахыг. Тэгээд таны хань бол загталтаа хандаа маш их хайртай. Тэгээд таныгаа баярлуулахыг хүсэж байна. Ханы маань дээр нэг ах ихч хоёр байдгаа. Тэгээд та бүхэн ханы маань хүсэл мөрөөдийг биелүүлж өгөөч гэд өмнөгөө аймгаас цагтлаа илгээсэн байсан тий. Тэгэхээр бид таны ах ихчийг олохын тулд та хоёрын маань өгөх мэдээлэл бидэнд маш чухал гэдгийг та хэдтэй сануулъя. Би одоо дүү итэл одоо манай дүү аав ээжтэйгээ их ойрхон байдаг байсан. Би аав ээжээсээ тусдаа эмээтэйгээ голцоо байдаг байсан учраас ээжийнхээ тухай нэгөөсөө юу ч сандгүй. Тийм. Одоо баг бахтаал салсан юмний яг санаж байгаа юм бол манай ах дүү итэл аваа нэг чаргаар гулгаж ийсэн яг тэр хэсгэл нэг бүдэг badag санаанд ордیں۔ Тэгээ өөр бол тийм санаанд орох юм байхгүй. Долго ямар ажилтаа эхэлдэг? Ажлууд мэд ба. Би ч мужаан мэргэжилтэй одоо 2004 оноос эхлэл барилгын салбарт ажиллаж байна. Хотынхаа бүтээн байгуулалтанд өдөө өндөр оруулж байгаа юм байна. Одоо нэг оюутлын гүний урахад MCS компани ажилтнаар мужааны ажил хийж байгаа.
Эхний хүүхдийн хамт гуруулаа амьдардаг. Тийм эхний хүүхд. Одоо манай хүү 100 хараад байгаа. Манай эхнэр өөрөө 100 хараагийн. Тэгээд одоо 100 хараад нэг хашаа байшинтай битэл чинь тэндээ голцлон байдیں۔ Энэ хотод ирэхээр энэ дээр. Тийм хотод ирэхээр энэ дээр ихэвчлэн байд. Тэгэл Аян гэрлэгч бидэнд ханыхаа хүсэл мөрөөдлийг загтал болгон илгээсэн. Өмнөгой аймгийн Ноён сумаас тий. Таны хувьд боловсролын салбарт ажилладаг гэж сонссон. Би Өмнөгой аймгийн Ноён сумд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Тэгээд танаа нэвтрүүлгийг үзээд ер нь ямарсан нөхрийнхөө ахыг эгч хоёрыг очиж уулзуулъя. Хүмүүс ингээд сэтгэл нь ингээ маш их хөдлөөд ингээ уулзж байгаа учраас үнэхээр сайхан юм байна. Хорвоод хүн шиг хүнээс илүү юм хорвоод үнэхээр байхгүй. Тийм болохоор ямар төрсөн ахтайгаа уулзаад нэг өдөр ч гэсэн бас сайхан жаргалтай яваасаа, илүү бүтэн яваасаа гэж хүсний үднээс ингээ танаа нэвтрүүлгийг тандаж цагтл илгээсэй. Таны ах эгчээгээ ер нь их ярины үз дурсан үз. Байн дурсч идэг. Тэгээд ах маань одоо ер нь юу хийж яваа л доо гэж дандаа ярьж идэг. Тэгээд ямарс нэг хүсэл мөрөдлийн биелүүлэхийн сан гэж бодоод ингэж та бүхэн хандсан юм аа. Ах эгчийн талаар таны мэдж байгаа мэдээллүүд юу вэ? За ямарсан манай нөхрийг болоо Төмөр Баатрын Батлаг гэдэг. Ээж нь болон Гарын Цэдүү гэж хүн байгаа. Тэгээд хоёулаа нас барсан учраас бид эргээд одоо хоёр ах эгчтэйгээ уулзах чадахгүй холбоо ингээд тасраад 30 гаруй жил одоо ингээд явсан. Ах нь бол Төмөр Баатрын Гамбүр гэдэг чинь байгаа. Эгч нь болохоор Төмөр Баатрын Алтан Туяа гэж хүн байгаа. Тэгээ одоо энэ хоёр эгчийг ахыгаа олж санаад хүсэлтэй байна да. Ихээсээ дөрүүлээ юм байна. Миний ойлгож байгаагаар зөв үү? 3 хүү нэг охин хамгийн том нь эмэгтэй юм байна тий? Тий. Бид бас нэг охин дүүтэй л дээ. Тийм. Сүүлд байсан. Одоо бид хоорондоо их хамаатай холбоотой байдаг. Одоо хүний ах эгч гэдэг бол аав ээжийг орлохын дайтай хүмүүс шүү дээ. Гэхдээ яг хөө тэгэл нэг тийм хүнд нэг хаяа нэг юм бодогдох үе байдаг шүү дээ. Нэг тийм сэтгэл санаа тавгүй ч юм уу те тэр үед ч гэсэн тэр зүгээр заримдаа зүгээр л гэв гэнтхэн санаанд ороод байд. Юу ч болоогүй тайван байж байгаа. Одоо би баг ээж царайг сандгүй шүү дээ. Манай дүү бол зураг байдгүй юу те? Байхгүй. Тэгээ манай дүү бол сандгал юм байлаа. Би бол санахгүй шүү дээ ээжийн зэрэг. Энэ гамбурыг дахмаар л жоохон баг зэрэг төсөөлж байна. Одоо түүнээс биш. Яг уулзаагүй хэдэн жил болсон юм бэ та хэдийн маань хойд? За мэдхгүй одоо намайг одоо би их л баг байсан. Тэгэхээр одоо 1-2 дугаар ангидч байсан юм уу мэдхгүй яг тэр хавцаа л байсан юм. Одоо ойролцоогоор хэдэн оны би та ч өөрөө би чинь 78 оных гэдэг чинь. 78 чинь 88 оны үед юм уу? 89 он зүг үү? Тэгэхээр 35 6 жил орчим болж байгаа юм байна уулзаагүй. Тийм баха. Бас их хугацаа шүү. Тий. Тэгээ хамгийн гол нөгөө нэг дүү нь болохоор илүү сайн сандаг. Яагаад гэвэл нөгөө нэг яг ингээд төрөөд удаагүй байхад нь эмээ одоо манай нөхрийн аав Төмөр Баатрын гэж нэ эмээ ээж нь бол аваад өсгцэн яг үлгээтэй жоохон байхад нь тийм учраас манай хүн нэг тийм сайн сандаггүй. Харин дүү нь болохоор ээж дээрээ нэлээд баг цэцэрлэгт байхдаас ээж дээр байжсэн болохоор ах эгч хараагаа илүү сайн мэддэг юм шиг байна. Ер нь тэгэл аав эмээ хоёртойгоо болцлон байсан. Тэгээд манай аав чинь ээхээтэй одоо дүүтэй ээжнээ ээжгүй өссөн ч гэсэн ээжийн хараа дутаагаагүй байхгүй юу. Тэгээ ямар ч тийм хайраар дутлалгүй өссөн болохоор аавтай илүү их хайртай юм байна. Тэгээд ч 2000 онд өвчний улмаар унаас. Тийм, өвчний улмаас. Одоо тэгэл одоо хөшөлсөн оноо гэдэг ч юм уу хайш. Чичнээ оройтсан ч гэсэн одоо нэг уулзаад ах тэрхийг ахтайгаа өвчтэйгээ ядаж мэдээд ойр зур ингээ харилцаад явах хэрэгэл өсч байна. За баярлалаа үзэгчдээ үзэр та бүхэнд талны нэвтрүүлгийн маш хэн дугаар үргэлжлэн хүрч байна. Бидэнтэй цуг байгаарай. TV9.
Хавиргатай цээжинд багтсан ч хантай гэрт багтаж чадалгүй эзэг хинхэн гаргасан гинтийн шийдвэрээс болж ах トゥ нар нэгнээсээ холдож аз жаргалтай хүүхэд насаа тэд тус тусдаа өнгөрөөсөн юм. Гэвч тэд эцэст нь нэгнээ хайж өгүүлэн битгэрч эргэн уулзахыг хүссэн. Үүний нэг нь нэвтрүүлгийн оролцогч Төмөрбаатар авахтай Баттулга юм. Түүний хувьд алд биеийг нь өсгөж 90 цент хүргэсэн аавыгаа алдснаас хойш ах эгч хоёрыгоо олоод уулзчих юмсан гэсэн чимээгүй хүслийг сэтгэлдээ нуусаар өдийг хүрсэн байна. Энэ нэгэн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр тавилан нэвтрүүлгийн баг хамт олон бид Төмөрбаатар авахтай Алтан туяа гам бүргэд нарыг олох их хэрэлд гарсан юм. Талны нэвтрүүлэгтэй хамтдаа ирэх үзэж та бүхэндээ маш их баярлалаа. За одоогоос 41 жилийн өмнө Жамсарн Жав огтой Төмөрбаатар, Лунгаа огтой Цэдүү нар гэр бүлээ цуцлуулсан байдаг. Тухайн гэр бүлийн хувьд тухайн үед 4 хүүхэдтэй байсан. Төмөрбаатар огтой Алтан туяа, Төмөрбаатар огтой гам бүргэд, Төмөрбаатар огтой Баттулга, Төмөрбаатар огтой Эрдэнэт гэсэн 4 хүүхэдтэй байсан бөгөөд эцэг их нь 2 тишээ болохдоо 4 хүүхдээ 2-2-оор нь бол авч явсан байдаг юм. Энэ цагаас хойш ах トゥ нарын төрөгцөн амьдралын эхлэл тавигдсан байдаг. Баггүй ирлийн эцэст бол баг хамт олон бид Алтан туяа гам бүргэд нарын сургийг гаргаж чадсан. Алтан туяагийн хувьд бол Дархан хотод аж төрөн амьдарч байгаа бол гам бүргэдийн хувьд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаамаа. Ингээд үзэж та бүхнийг бол бас тун утгагүй гам бүргэдтэйгээ уулзах гэж байна. Гам бүргэдийн маань хувьд бол ажиллаа хийгээд явж байна гэдэг мэдээллийг л өгсөн. Гэхдээ чухам ямар баг хамт олон телевизийн хамт олон өөртөө нуцаар яриад уулзах гэж ярьж байгааг хараахан мэдээгүй. Тэгээд одоо бол энэ авьд бараа түгээгээд явж байна гэсэн. Тэгээд уцаар яриад яг хаана байгааг нь холбогдоод уулзъя. Тэгээд нэвтрүүлгийн хамт талаарх бас мэдээллийг түүнд өгье гэж бодож байна. За гам бүргэд дахын маань хувьд л ерөөсөө ямар ч телевизийн баг хамтаа холбогдоод байгааг л ерөөсөө мэдээгүй. Та яг аль талд нь байна гэлээ? Зүүн талд нь дүүхээ. Машиныхын номер хэдлээ? 98 ч таа. 98 45 зүүн талд наа. Тэгэхээр цаа талд юм байна. За ойлголоо. За та машин дээр байна уу те? Тэгээ би одоо энэ дэлгэрээс мөнгө авах гэж байна. За, окей. За. Ямар вэ? Энэ машин лаа. За машин энэ ах шиг байна. Одоо нөгөө гам бүргэдийн маань хувьд Афу компанид түгээгчээр ажилладаг гэж түрүү хуцаар ярихад бол хэлжсэн. Тэгээд 9845 гээд түгэлтийн машин дагаа гэдэг чийсэн. Энэ ололтой тэгээд гам бүргэд гарч ирсэн юм уу? Гарч ирээгүй дотор л байгаа даа. Цэцэг байгаа. Одоо гарч ирж байна. Сайн байна уу? Нөгөө ТV8 телевизийн талын нэвтрүүлгээс явж байна. Тэгээ нөгөө тантай өглөөнөөс хойш яриадсан таас нэг гарч байгаа. Юугаа та яшин тавчаад нэг хоёлаа нэг хэдхэн минут ярилцаадах юм. Та нэг 10 минутын зав гарах боломж байна ах. За. Амралтаа манайха ТV8 телевизийн талын нэвтрүүлгийн баг хамт олноос явж байгаа. Юунаас? ТV8 телевизийн талын нэвтрүүлгийн баг хамт олноос. За. За манай нэвтрүүлгийн хувьд бол олон жил уулзаагүй хүмүүсийг уулзалдаг. Тийм эерэг нэвтрүүлэг байгаамаа. Тэгээд тантай уулзах хэрэгтэй хэн нэгэн бий юу? За байгаа даа энэ. За хин гэж бодож байна. За манай дүү болов гэж бодож байна. Тэгэлгүй яг уу ТV8 телевизийн талын нэвтрүүлгийн баг хамт олонд Төмөрбаатар огтой Баттулга гэж залуу бидэнд хамтсан байгаа. За. Уулзаагүй олон жил болж байна. Хэдэн жил болж байна? За 88 оноос хойш уулзсан. 88. Захидал дээр бол таны дүүл 80 он гэж бичсэн байсан. Тий. Ах ихч хоёр маань хоёулаа байх учиртай гэж хэлсэн. Игч Алтан туяагийн хувьд Дархан хотод ажиллаж амьдардаг. Ажиллаа хийж байгаа. Тий. Айх боо та. Гайхлаа харин. Айгу санал болчихлоо. Түн нартайгаа уулзгаа. Одоо уулзгаар хаана бол. Би ч одоо нэлээ хайсан шүү дээ бас. Яармгийн тэнд байдаг гэсэн тэгээд баахан хайгаад олоогүй. Тэгээ ерөөс одоо амьд байд юм болов дүү Эрдэнэ утас байх хэвээр. Тий, Эрдэнэт Баттулга хоёр. Тий. Тэр хоёр л мань ерөөс олдохгүй л байгаа. Тэгэл Тэгэхээр ахын маань хувьд бас хоёр дүүтэйгээ уулзах хүсэлтэй, хоёр дүүгөө л өөрийнхөө хэмжээнд хайхад явж байсан юм шүү дээ, тий. Харамсалтай яг эрэл маань үр дүнд хүрч чадаагүй ч. Тий. Тэгэхээр энэ олон жилийн дараа ах トゥ нар маань уулзах хувьтай байж. За ашгүй. Одоо яаж баярлснаас шилж чадахгүй байна. Ямар ч байсан уулзсан та.
Та хаана юу хийж явж байгааг мэдэхгүй уулзж ишл очин олдох байх гэж бодож байна. Тий. Игч тань Улаанбаатар хотод ирэх боломжтой юу? За мэдхгүй уцаар яриул магадгүй л баг. Гэхдээ одоо нэг ковид гээд наашаа явуулахгүй гэж магадгүй. Тий нэг орон нутгийн зам хаацсан байгаа болохоор тий. За ах гэр бүл хэдүүлээ, ам бол хэдүүлээ, хин хинтэйгээ хаана амьдарч байна? За ахын маань хувьд бол Апук компанид компани дээрээд одоо сүүн бүтээгдэхүүн одоо борлуулагч болсон байгаа. Тэгээд эхнэр 4 хүүхдийн хамт байгаа. Манай том хүү одоо их сургууль. Тэгээ хамгийн бага нь 3 настай. За ядаж ажиллаж яхад нахта жоохон саад болчих шиг боллоо уучлаарай. Тэгээд сүүлд гэр бүл гэрт тань очоод хүүхдүүдтэй гэр бүлтэй тань танилцаад ярилцаж болох болов ер нь? Болно. Болохгүй юм байхгүй л дээ. За тэгээд гэрт ч очоод хэдүүлээд үгүй сайхан нэлээд дэлгэрэнгүй ярилцъя те. За тэгээд. За баярлалаа. За баярлалаа. Тавилан нэвтрүүлэг. Баггүй ирлээ эцэд баг хамт олон бид нэвтрүүлгийн оролцогч Батулга ахын ах эгчийг олсныг бол та бүхэндээ дуулгая. Тэгээд энэ талаарх мэдээллийг нэвтрүүлгийн оролцогч нартай хэлэхээр одоо энд бол цаг товлсон байгаа. Тэгээд удахгүй бас нэвтрүүлгийн оролцогч нар маань хүрээд ирэх байх. Оюун гэрлэгч маань ирж байгаа шиг байна. Сайн байна уу? За оюун гэрлэгч бид бол өмнө уулзсан. Тэгээд одоо та бүхэндээ би нөгөө нэвтрүүлгийнхаа эрлийн үр дүнгийн талаарх мэдээллийг бол хэлэх гэж өнөөдөр дуудсан байгаамаа. За тэгээд ханы ах эгч хоёрыг бол баг хамтаалан бид бол олсон байгаа. За эгч Алтан туяа тий. Эгч Алтан туяагийн маань хувьд л Дархан хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг байгаа. За ах гам бүрэгдэгийн хувьд л Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Бид бас ажил дээр нь өөртөө очиж уулзсан. Маш сайхан хүлээж авсан. Дээрээс нь өөрийнхөө хоёр эрэгтэй дүүгээ тэрийг маань хайж исэн гэдэг мэдээллийг хэлсэн. Хэрвээ та хандаагүй байсан бол таны одоо хоёр ах эгч хадам ах эгч хоёрсан бол бидэнд бас хандах хүсэлттэй байсан юм байлээ гэдгийг бас дуулгая. Тэгээд маш сайхан хүлээж авсан. За баярлалаа. Ямарсан энэ нэвтрүүлэг тандсны амсан хоёр ах эгч хоёроо олон жил хайгаад уулз чадаагүй ч гэсэн одоо өнөөдөр ингээд уулзах гад явж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр одоо өдөөс хойш уулзалт та хоёр маань хувьд завч хөлөө байна уу? Байна. Бэлэн байгаа. Одоо тэгээ бас ах дээрээ очих байгаа учраас жоохон ойр зүрийн юм авчгаад очие. Ямарсан ах маань тэнд сэтгэлэн доголдлоо л хүлээгээд л бит хоёрыг байж байгаа болов гэж бодож байна. За баярлалаа үзэгч та бүхэн талын нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. Тэгээд нэвтрүүлгийн оролцогч оюун гэрлэгч болон түүний ханиалаас ахтайгаа уулзах юм багаан бэлтгэлийг бол хийгээд хийж гин. Тэгээд хамтдаа явцгаая талын нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хурж байна. Бидэнтэй зүг байгаарай. TV8. Нөхрийгээ мөнгөн завь дээр хүрээд иргээ дуудсан байгаа. Тэн дээр ямарсан ахтай очиход бол бит хоёр бэлгээ сонгоод тэгээд цуг хамт явнаа. Монголчууд ч нэг өөдөө амсартай савыг бэлэгддэг тийм ер нь бол монголчууд бол их дээр үеэс бол мөнгө аяга алтай аяга гэдгийг бол дандаа дээшээ харсан олон жил уулзаагүй ч гэсэн бас сэтгэлийн бас илүү байх гэж үдээд бол мөнгө аягыг сонгож авч байгаа юм аа. Толгойх манаас нэлээ догтлж байгаа хта сая ахыхын талаар хэлэхэд яаж хүлээж авч байна? Бүр л нэрээ юу ямар гоё юм бэ? За олон жил уулзаагүй штэ уулзах юмсан гэж бараг л сэтгэл нэлээд догтлцсан байсан. Аха. За өнөөдөр тэгвэл таны баярлалтай ойлгох юм байна да. Тийм баха. За тэгвэл газ дэлгүүрээ орчоод дараагийн ажлаа бодъё те. Тэгээ. За. Итгэлтэн давлын нэвтрүүлгийн баг хамт олон бидэнд захидал илгээсэн энэ гэр бүлийн хүсэл мөрөөдөл тун удахгүй биелэх гэж байна. 35 жилийн дараа төрсөн ахтайгаан уулзах гэж байгаа Баттулга гэргийнхээ хамтаар ахтайгаан уулзах бэлтгэлэн базааж байна. Тавилан нэвтрүүлэг. Уулзлага нэлээд утсан байна. Дээр гамбург татаага ажил дээр нахад нэг
санд манд халт мэлт болцсон тий. Тэрнээс хойш нэлээд тоног өнгөрчлөө. За нэлээд тоног өнгөрлөө бас. Сэтгэл догтлж байлаа. Хизээ мэдгүй ороод ирэх болоо гэж бодлоо. Гэр бүлийнхэн талаар үзэгчтэй бас танилцуулъя. Хин хинтэйг амьдэрдэг үү тий? Би ч одоо эхнэр 4 хүүхэдтэйгээ тэгэл хамбал зургуулаа. Яг нэг ингээд амьдэрч байна. Өнөөдөр ахын маань хувьд бол ажилласаа чөлөө аваад Чөлөө авцсан. Одоо өнөөдөр тэгэл тэсэд төлөөлөө. Өглөөнөөс шууд сууч чадахгүй биш үү? ямар хүн байгаа бол гэлээ. Харин тий. Яа хайдуухаа бараг харна гэхэл сэтгэл хөдлөл сонирхол ах юм шүү дээ. Өглөөнөөс шиг гигэлцээд ерөөсөө өглөө яаж байгаа бүр 5 өрөөгөөс ирчихнэ гэлхөө. Тий, тэгэл хүлээгээл суучлаа. За ямар хөө залуучууд байгаа бол төс вэ танд? Ястаа мэдхгүй. Тэг чи одоо нэг 6 настай, нэг 8 настай байсан шүү дээ. Тэгэхээр чи одоо ямар хөө залуучууд болсон би мэдэхгүй байна. Та хоёр ихтэй дүүтэйгээ чаргаар ч гэлээ юугаар их тоглолт гэсэн гэтлээ. Түрүү нэг Батулга ах тэгжээсээ. Манай том ах бид нартай маш их тоглолт өгсөн. Бид гурлаа гээд. Энэ та гурийн хамтдаа байсан дурсамжуудаас аваад. Би хоёр дүүтэй бол байнга тоглолт байсан. Ер нь л ах гэдэг утгаар нь хоёр дүүтэй хичээсээ илүү хайртай байсан. Манай эгч бол яхахтай ганцаараа эмэгтэй юм болохоор тэгээд тэд мандрыг ямар тоох ш. Тэгэл бид гурал их нийлдэг. Гурлаа их тимийн тоглолт байсан. Тэгэл тэндээсээ шуулцааг бол бодож байна. Тэр бид нар нэг 4 про гарагтай уул товсон байж хаад хойшлогдсон. Тэр араас ковидос болоод угаасаа хүн болгол хэцүү л байгаа л да. Тэгэхээр орон нутаг элдв зам ам хаацсан. Тэгээ яаж шуулцах вэ тэгээд хэцүү шүү дээ. Одоо ч гэсэн бас ковидтай л байгаа. Одоо энэ жил өнгөрөөл нэг гайг болчих болоо гэж бодож шүү дээ. Олцоход бэлнэ. Олцоход бэлнэ. Бидэнд анхлан захиа битсэн хандсан таны дүү Батулга. Сайхан байна хаа. Хэлж өгдөг. За, миний төвөр. Оо, тавандаа би чаддаг. Ажлын хоёр дүүн хоёлаа байгаа. Одоо манай экачин одоо бац хүмүүст байгаа. Одоо 2 3 хоногоос хараад ирэх ба. Ирэх байгаа юм. Тий. За. Тэгэхээр тантай гурлаа дахиад уулзъя. За. Тэгээд дүүнэлтэйгээ уулзах тавилантай л байдаг. Одоо тэгэл хизээ явах нь мэдэхгүй хүлээгээл байж байна. Гэр хотдоо. Тий. Ер нь таагаар нь хотод дайрахт шүү дээ. Дайрахт. Тий.
Хоёр сургын гарах гал нэлээд л явсан. Тэгэл тэр үйлгэн ч олддгүй юм байл шүү дээ. Их одоо юу дараханд байгаа мó? Дараханд байгаа. Сая охин төрөөд манай их охин. Тэгээ сая дөнгөж жоохон хүндхэн төрөлцсөн. Тэгээд охиноо харахгүй бол гарч чаддгүй. Тэгээ нааш ирэх боломжгүй гэсэн. Би жоохон нэлээд өндөр болсон болоод гэж бодсон шүү дээ. Манай Эрик надаас юм дээ шүү дээ. Тийм. Чэж аягүй өндрөл эргэж их намхан байсан шүү дээ. Тийм. Өөрийнхөө вие хөлтөд дундаа хамгийн л жоохон байсан. Нөгөө би ч одоо нэг сайн санахгүй юм да. Тэгэл аргуул тэгээд цэцэрлэгт байсан юм бол яг би бол 1-2 дугаар ангийн үед тэгээд салсан юм болов аа гэж бодтээ. Цэцэрлэгт байсан, хоёулаа цэцэрлэгт байсан. Тийм. Тэгээд цэцэрлэгт явж хаад нэг яадаг байсан юм нэг орой буухад нэг чихэр өвдөх байсан юм шүү дээ. Тийм. Тэрийг таавдаг байсан юм. Тэг чи баавгатай чихэр ховоож идэ гэж жагаад тойлд нэг юу гэж штэ. Тэнгүүт нэг нь би өөрөө ичээд нөгөөх нь тоогаад өгчдөг байсан. Тэгэл заримдаа болохоор чихрийн хоосоо альцсан нэгэд баавгатай чихэж гоё эвлэгддэг штэ. Эвэнд олцдог. Тэгээ хотлаа гэж ширээдэд тавьчих бодлоо. Миний чихэр л явж байгаа л. Жаахан юм сахилахгүй ч байсан шүү. Ээж нь 2007 онд гэсэн. Тэгээд өвч дээр байсан. Жаахан би нүдэд нэхэн та өвч рүү явахгүй юу гэд би богоон цолгод явуулсан байхгүй. Тэгээ очиод хөрхи ээж нь ичэнд очичаад. Тэгээд суугаад гэсэн шүү унтахгүй. Тэгэхээр за миний ээж унтаач гэсэн чинь зүгээр жаахан суугаадах гэл. Тэгсэн тэгэл манай зөвлөө нөр суугаараа өнгөрцөн байна. Их боётал хүн байсан. Одоо нэлээд дээр үеийн зураг шүү дээ. Одоо дээр үеч дандаа ингэж зураг авах болдог байсан шүү дээ. Энэ ээжийн зурагнууд. За энэ ч яг хүүхдүүд их л энэ миний багын зураг шүү дээ. Одоо энэ сууж байна. Наах ихч Төмөр замын 66 дахь цэцэрлэг гэж байдаг шүү дээ. бид дөрвийн нэг ахуулсан зураг байдаг шиг санагдаад байна. Хизээ юм болоо. Нэг Ганцхан зураг байсан. нэг ингэсэн нэг эдийн тамирын хувцастай Тийм ганцхан зураг байсан. дөрвөлөө нэг тийм ижлэх юм өмссөн байсан уу? Тий яг одоо энэгээр нь хатта. Тий хар хатта. Тэр харин ганцхан тийм чиний зураг байсан баг. Тэгсэн чи тэрийг яагаад олдгоо. Танд одоо ээжийн зургнууд зөндөө байна. Надад бол ганц ч байхгүй. Надад бол аавын зургнууд л байгаа. Хантай ах нь их адилхан байна уу? Таас тэр уулзчихт ноёлоо суугаад байсан тий. Би бас энэ хоёрыг уулзаад бас л дагаал адилхан сэтгэл минь гэгэлзээл дагаал байлаа суужлаа. Ер нь бол аюух адилхан юм бэлээ. Ах トゥ эргээ хараад ахтайг л адилхан. Би бас ах нь одоо аавтайгаа адилхан болоо, ээжтэйгээ адилхан болоо, эсвэл эрэгтэйдүүдтэй адилхан болоо, эсвэл манай антай адилхан болоо гэж аюух дотор бодож ирсэн. Харин ирээд харсан чинь яг л ах トゥ яг л адилхан. Хөөх гэ бас бодож л байлаа өөрөө ирэхгүй. Эгчтэйгээ нутахгүй дүгэн дагуулад бид хоёр очиж уулзнаа. Одоо таашраад аяга гоё болчихлоо. Жаахан юм яриад байсан чи бас арай таашчихж байна. Одоо энд манай дүү байсан бол бас бид гурван адилхан залуучууд сууж байгаа. Hello. Аа. За сайн байна уу мэн дүү? Сайн. За ах нана. Аха. Тий. Сая Батулга дүү чи ахтаж өвдөж чид. Аха. Thanks. Тий чаваг бас араас дараад их байх гэдэг илүү гартлаа. Ой, чанга чалда би хан
Яг хүлээстэй айгүй шажил авсан. Тэрэндээ бүр боогдоод. Тийм. Айгүй хэцүү явжсэн. За. Тэгээ батуудах гэдэг чи очоод үжигс надтай яваарай гэж хэлсэн. Ах нь дүүнэртэйгээ уулзаа сайхан л байна. Ах нь тэгээд хуваар ажил хийж явдаг болохоор цаг наргүй байдаг. Тийм аа. Нөгөө хүмүүсээс шалтгаалаад. Игч тань яаж хүлээж авсан бэ? Таны хувьд игчтэйгээ холбогдсон байх, дүүнэр хаан талаар хэлсэн байх тий? Би одоо ингээ хоёр дүүр уулзна гэдэг одоо энэ ТV8 тавилан гэдэг нэвтрүүлгээр юу яасан хэлсэн байна. Тэгэл би гинт юм бичлэгэнд яваад авчлаа гэж. Юу хөөрхий гэдэг. Тэгсэн мөртлөө яг одоо та нааш ирж болох уу гэсэн чи яг тэр үед чинь дархан ч бүр хаацсан. Тэгээ ковидтай байгаа шүү дээ. Тэгээд угаасаа манай их чинээс айл 97 оноос л хотоос нүг явцсан байхгүй дархан лөө. Тэгээ бүр нэчээс уусцсан. Тэгэл би тэгэл хаяаны цагаан сар болохоор нэг очино. Бараг жилд ганц л очт юм дөө. За баярлалаа. Тэгээд ах トゥ нартай аз жаргал гисэн. Ах トゥ нар хамтдаа байвал амьдралын ямар ч бартааг даваад гарнаа гэдэгт итгэлтэй байна. Талхин нэвтрүүлэгтэй хамтаага ирхэн үзэж та бүхэнд маш их баярлалаа. Талхин нэвтрүүлгийн маань энэ удаагийн зорилго бол ах トゥ дөрвийг уулзах байлаа. Тэгээд хэдийгээр харамсалтай ковидын нөхцөл байдлаас болоод ах トゥ дөрвийн маань хоёр нь бол одоо энд ирж чадаагүй ч гэсэн ах トゥ дөрвөлөө уулзах нь бол одоо цаг хугацааны асуудал боллоо. Тэгээд талхин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан ирхэн үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эрг уулзлаа. Баяртай.